Та НТV-ийн мэдээг үзэж байна. Нурууны суулт нь орчин үед залуужууч хөдөлмөрийн насныханд түгээмэл тохиолдох болсон байна. За тухайлбал 25-аас 50 насны 10 хүн дутмын 7-оос 8 нь нурууны суулттай гэдгийг мэргэжлийн эмчилж байгаа. За уг өвчнөө нь эргээд ажлын бүтээмжид сөргөөр нөлөөлж байгааг хэлж байна. Эмчийн тайлбарлаж буугаар иргэд нурууны суултыг буруу ойлгох нь илбэг бөгөөд уг өвчин нуруу нугас суух бус харин нугалан хоорондын жиргэвч хагдан зүлхийж мэдрэлийн судлыг дарснаас үүдэлтэй байдаг. Үүний улмаас бүслийн орчмоор өвдөх, удаан сууж чадахгүй болох, хөл рүү дамжсан өвдөлт мэдрэгдэх зэрэг шинж тэмдэг илэрдэг байна. Мөн өвчний ихэнх үед иргэд бөөр, сав, төрөв улчирхай өвчнөд андуурч буруу онцлуулснаар хүндрэх тохиолдол түгээмэл байгааг дурдлаа. Залуучууд тэр тусмаа өвчнөө тоохгүй хүндрүүлэх тохиолдол их байдаг талаар их хэмж Батмүх хэллээ. 10 дутмын 7-оос 8 тохиолдолд нь бол нурууны суулттай гэж явагдаад байгаа. Тэнцээрээс насжилтыг хараад үзсэнгүүд сүүлийн үед бол залуужаад байгаа. Нэг өвдөөл, нэг нухуулмаар санагдаал, эсвэл хөл гарна гэж бадараад, яг л хөл гарна л байна гэж эндүүрээд байдаг мөртлөө яг уг шалтгаан нь бол нуруу нугасныхаа талаас байх тохиолдол байдаг гэсэн. Удаан хугацаагаар суух, ачаалах, арай хүнд хүчтэй хийдэг хүмүүс энэ төр бол нуруу өвддгөө мэдээд нурууны бүс ихнээсээ зүгээд эхэлчихдэг мөртлөө яг өөртөө тохирсон имчилгээнүүдээ явуулдаг, дасгал хөдөлгөөнүүдээ хийдэг. Тэгвэл залуу насндаа нурууны өвчнөө төдийлөн хайхардаггүй байсан 74 настай Янжим аймаа залуучуудад хандаж зөвлөгөө мэдээлэл өгсөн юм а. Тэр нуруу нь өвдөж 3-4 хоног унтчих чадахгүй эмнэлэг төрөвдөө иржээ. Тэр нуруу өвдөн гэдэг тоглоом биш юм байна. Залуу насндаа нуруугаа хайрлаж явах минь явдаа хэмээн халаглаа ярьлаа. Янжим агуу залуус тандаж нуруу өвдөх юм бол заавал эмчиж үзүүлж зөвлөгөө авч дасгал хөдөлгөөн идэвхтэй ихийг анхааруулсан юм а. Тэгээд нуруугаа аргилж хөдөлгөөнөө хумсаар агаад хамаг булчин чангарц. Ер нь нуруу хайрлж яах гээд хөдөлгөөнөө хорчих юм бол энэ хамаг булчин чангарчт юм байна. Эмээ нүр яаж ч болохгүй байсан чинь энэ хаврын хоорондын мэдрэлийн чочмгөр өсөл. Тэгээ нуруу загсан нуруу даалны бүх булчингоор чангарц. Тэгэхээр ер нь их баг гэхгүй дасгал хөдөлгөөн маш сайн хэрэг. Тохирсон. Тэр юунда тохирсон дасгал хийхгүй бол би одоо гэртээ юм цэвэрлээ ланшалаа угаагаал ингээл байдаг ч бас буруу хөдөлгөөн юм байна. Яг зөв тохирсон дасгалуудаа ууггүй хийх хэрэгтэй юм байна. Орчин үед нурууны суулт залуужж байгаа суугаа ажилуулан хэд ачаалттай холбоотой гэж үзэж байна. Ялангуяа 25-аас 50 насны хөдөлмөрийн насныхан биеийн хүчний ажил эрхэлдэг хүмүүс болон төрсний дараах эмэгтэйчүүдэд илүү тохиолдож байгааг онцоллоо. Мөн ч энгийн илүүдэл нь нуруунд ирэх ачааллыг нэмэгдүүлж суултыг хүндрүүлэх гол хүчин зүйл болдог байна. Урьдчилан сэргийлэхийн тулд иргэд ажлын онцлогоос хамааран хөдөлгөөний зохистой дэглэм баримтлах, хүнд ачааллыг зөв хуваарлах, даарч хөрхөө сэргийлэх жингээ барих шаардлагатай гэмцөглөлөө. Мөн нурууны өвдөлтийг үл тоомсорлохгүй байж эрт үед нь мэргэжлийн эмчит хандах нь хүндрэлээ сэргийлэх чухал арга гэдгийг онцоллоо.